Do you speak English? Yes, I do. За өдрийн мэнд манайхаа нэг сургуульд ороод ирэхээр хүсэг нэг айжх яриа явчих юм байна. Хүмүүсийг бас нэг жоохон өмөлөхгүй гэдэг үднэсээ. Гэтэ яг Park Garden Plaza гэдэг шинэ айгуу гоё юм плаза барьсан юм байна. Би ерөөсөө ирж байгаагүй юм байна. Сая анхудаа ирлээ. Байршил нь ерөөсөө ингээд цонхоор харахад нөгөө SS Club гэж бид нар яриад ирсэн сайхан самбуугийн те. Тэрний яг байрлахаас өөр зүүн талд нь үнэхээр гоё юм плаза барьсан юм байна. Тэгээ энэний хамгийн дээр 14 давхарт нь манай Wall Street English гэх юм байна. Нүгэд ирсэн юм байна. Нүгэд ирсэн гэдэг нь хуучин бол энэ нөгөө 120-ын Тэмээтэй өшөөний цааханд үүдэг тэр билдинг гэж одоо юу гэдэг юм бэ? Хуучин бол их хуралтай байсан. Одоо бид нар нэг их хуралтайгаа яриад сурцсан. Тэнд байсан. Тэгсэн тэр нь арай нөгөө Space Center нь арай жижигдээд тэгээд шинэ газар яриад янзын гоё тогтчулжээ. Үнэхээр супер тогтчулсан байна. Тогтчултынх нь өнгө нь мэдээж цагаан, зинхэр, улаан. Америкийн далбаг л бэлгэж байгаа хэл та. Тэгээд хэдүүл ороод танилцъя. Зүгээр яг анхныхын салбарыг би бол таагийн танилцуулжсэн таагүй санаж байгаа. New Horizon гэдэг нөгөө яг downtown байдаг. Тэрний хэдэн давхар үлээ 6 үлээ 5 давхарт байдаг. Тэдний нэг дөрөв нэхгүй шүү дээ. Та энэ хаалганаас цаашаа орох юм бол зөвхөн англиар ярина гэдэг тийм дүрмтэй монголоор ярьж болохгүй гэдэг те. Окей. Let's go. За одоо ингээл let's speak English гэж байна шүү дээ. New Horizon гэдэг энэ гоё шилэн байсан. Бас яг л даунтаунд байна. За ийшээгээ ороод энэ нэг 10 давхар гараад хэдүүлээ. Гэтэ би та бүхэндээ тайлбарлаж байгаа юм чи монголоор ярихгүй болохгүй. Би ч мууч гэсэн бас нэг өөрөө сурцсан англи хэлтэй л дээ. Тэгэхээр гоё газар. Би одоо эхний влогийн та бүхэнд New Horizon-аас хийжсэн. Зарим нэг юм давтаад яг нь ер нь бол яг 50 жилийн түүхтэй. Бид нар нөгөө franchising гэдэг хэлээ сурцсан те. Гадаадын юм мундаг байгууллага байгаа. Одоо үүснэг сонтой. Уг нь англи хэл заагаад байгаа мөртлөө үүс нь бол Италид үүссэн байгаа нэг нөхөр. Монголчууд маань Казахстанд хоёр салбараар нээсэн юм байна. Ер нь бол цаашаага ингээд Дундад Азийг бас Дундад Азууд бас өөрсдийнхээ салбарыг нээнэ гэж байна. Цаасаа ингээд орж ирээд анги танхимтай танилцлаа. Яг л нэг гоё Кембрижийн гэдэг юм, Оксфордын ч юм уу тийм гоё орчин үеийн барууны гоё сургуульд ирсэн юм шиг те. Яг тийм гоё мэдрэмж төрж ийн л да. Бүх юм ингээ нэг Оросоор бол прозрачны гэж яриад байгаа. Бүх юм ингээ харагддаг те. Тэгээд анги танхим нь ерөөсөө л энэ. За ер нь бол мэдээж яагаад англи хэл гэж. Англи хэлгүй хүн бол одоо нөгөө хэлгүй бол хөлгүй гэдэгтэй адилхан ерөөсөө. Энэ одоо жишээлбэл нөгөө аялагч хүний хувьд над дээр аялал дээр айгу харагдаад байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо өмнө бол хэдэн жилийн өмнө бол манайхан тэгээд нэг нөгөө нийтээрээ ингээ нөгөө гайдад агаал тог хараад явдаг байсан. Тим аяллууд их зөнхөлдөг байлаа шүү дээ. Одоо бол илүү монголчууд маань чөлөөт аялал их сонирхдаг болсон. Энэ юу гэлж юм гэхээр монголчууд маань өөрснөө маш сайн хэлтэй болцсноо одоо ач гавьяа байгаа хгүй тий. Одоо хаа явсан газараа хүн чинь заавал нэг хүний гар хараал ингээд яваадах шаардлагагүй тий. Өөрөө бүх юмаа зохицуулаад ингээд явчихна гэдэг маань хамаагүй зүгээр аялал дээр наацхан аялал дээр л энэ харагдаж байгаа. Тэгэхээр англи хэл гэдэг бол одоо үнэхээр одоо яалчгүй дэлхийн номер 1 хэл болчлоо. Дээрээс нь манай төр засгаас ч гэсэн энийг бас маш зөв анхаарад одоо хөтөлбөртөө англи хэл чинь манай одоо 2 дахь хэл болчиход шүү дээ. Энэ бас их зөв гэж бодож байна. Wall Street English гэдэг энэ сургалтын төв нэгдснээс хойш маш их монголчууд сонирхдаг болсон. Яагаад энэ олон сургуулиас эднийхийг сонирхоод байна гэхээр эдний менежмент яг нөгөө дэлхийн тэр гоё стандартыг дагсан. Дээрээс нь нөгөө надад хамгийн таалагдаад байдаг нэг юм цагны менежмент нь аягүй зөв. Ер нь бол хүн болгон тий яг өөртөө тохирсон тэр цагтаа сурж болох. Өдөр болгон өглөө 10-аас орой бүр 9 хүртэл баг шүү. Хагас өдөр орой 6 хүртэл. За ганцхан бүтэн сая өдөр амарч байгаа юм тий. Жишээл төвөөрөө өршлүүлэх цагтаа. Тэгэхээр цагны менежмент гэдэг юм бол эднийх бол тэгэхээр супер барьж байгаа нэг онцлог. За дээрээс нь мэдээж яг ирсэн хүн болгон заавал супер англи хэлтэй байх албагүй тий. Бүр basic ерөөсөө анхнаасаа суралцж болно. 90 30 та бүхний хувьд одоо төвшин тогсоох шалгалт гэдэг юм чинь аваад тэгэл та бүхнийг хуваарлал тэгээ чи нөгөө face to face одоо ганцаарчлсан сургалт янз янзын сургалтууд нэгээд анги танхимаар ингээ явждаг дандаа гадаад багштай яг хүн болгонд нь тааруулж програмын зохиодог гэж байна. Нэгэсэндээ bespoke гэдэг ойлголт байдаг. Хувцсны нөгөө нэг одоо тейлрууд тэд нар чинь яадгүй гэхээр одоо тэр хувцсны газар очиод би нэг гоё костюм хийлгээ гэж бодвол зөвхөн намайг ингээ хэмжилт аваад те одоо миний гараар одоо мөр юу байдгийг те хэмжилт аваад зөвхөн надад зориулсан амар гоё сьют ойж өгдөг газрыг бол одоо тейлер гэдэг шүү дээ. Манайхаа премьер тейлерыг бас илүү сайн мэдв. Яг түүнтэй адилхан bespoke гэдэг ойлголт эднийх Wall Street English бол яг bespoke-оор хийдэг юм байна. Нэг өсөндөө та юу хүсэж байна яг тэрийг чинь танд өгнө. За айгүй flexible. За энэ дээрээ мэдээж энэ хичээлд нь суух хэвээр.
За at least 7 хоногт 2 удаа суух хэрэгтэй. А бүр завгүй бол онлайн сургууль авч болно. Тэгээ онлайн сургууль нь надад юу таалагдсан гэж 24 цаг. Та нар гайхаж магадгүй энэ багш нар ч одоо ингээд 24 цаг ажилтдаг юм уу гэж бодож магадгүй тийм биш. Ягаад гэвэл түрүүний хэлсэнчлэн 32 улсад франчайзингтай эдгээр чинь бүгд хоорондоо холбоотой. Та өөрийнхөө хичээлийг захиаллаа. Шөнийн хэдэн цагч байсан хаана өдөр болж ин тэр багш нар нь танд тэр хичээлийг чинь заагаад явчихна. За энэ маш таалагдлаа. Нэг өсөндөө маш завгүй хүмүүс бол дуртай үедээ хичээлээ авчиж болно. За гэхдээ ер нь бол энэ чинь ирээд яг ингээд хичээлээ авсан дээр. За нэг хүн дээр 3 хүн ажиллаж байна. Гадаад багш. Дээрэс нь коуч. Дээрэс нь консалт. За ийм 3 хүн бол тань дээр ингээд ажиллаж байна. Мэдээж за төвшингийн хувьд бол ямар төвшинтэй байж болно. Ямар ч эрэгтэй бол энд суугаад ингээд нэг тийм гоё текст бүгэлдэг юм байлээ. Би ч одоо анх удаа тэр нөгөө 100 эрдэнэ байхад нь ирээ бүгэлж исэн. Намайг бас гайгүй дүн авсан гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээ уг нь би бас ийшээ сурыг гэж бодсон. Даанч заавархгүй. Гэтэ яг тийм сурах болцоо гарах байх гэж бодож байна. Та одоо анзаарч байгаа те дандаа face to face те ерөөсөө ингээд багш сурагч. Өө тэнараа ингээд амралтынхаа цагаар ингээд хүүхдүүд гоё амарж умраад ингээд үнэхээр гоё тогтчулж одоо нэрээ дээр үт ч одоо тэгэл нэг албан байгууллага энэ төр ихээр нэг л том хаалгууд тэгэл бүгд тийм нөгөө битүү орчин тий одоо энэ ингээл харахаар амар гоё байгаа хгүй те. За ангууд ингээд нэг юм хөөрхөр бүгдээ ийм Сидней, Нью-Йорк, Вашингтон гэдэг Америкийн хотуудаар гоё нэрлэлсэн юм байна. Тэгээ энэ ангуудаа болохоор дөрмийн анги гэд нэрлэдэг байгаа. Надад сая тэгж тайлбарлалаа. Тэр нөгөө бөөнөрөө суудагтай болстой хин дуртай юугаа ярьж бол тийм л дээ дөрмийн бус анги ч гэдэг. Энд ирэхээр одоо илүү яг дөрмөн дээр тулгуурлаж одоо ингээл гадны багштай те энэ багштайгаа ингээл дөрмээрээ ярих ангууд нь бол дандаа ингээл гадны багш. Hi, hello. I'm just trying to introduce your school. Good, thank you. Ийм гоё ангид тэгэл ийм гоё туршлагатай гадны багшуудтай байх ч мөн хэл сурахгүй гэдэг одоо яах вэ? Манайх нэг буруу ойлголттой байдаг шүү. Би хизээж хэл сурахгүй ёстой тийм хизээж байхгүй. Яг арга зүй багш энтерээс маш хамааралтай байхгүй те. Зүгээр зориглол ир бүр юу ч мэдэхгүй байсан ч гэсэн ир. Одоо англи хэл сурахгүй бол ерөөсөө хүн биш болох гэдэг. За яг өмнөх тайлбарлаж байсан тайлбараасаа нэг онцлог нь эднийх нь VIP үйлчлэгээ шинээр нээсэн юм байна. Тэгээд тэр үйлчлэгийг нээснээс хойш надад сая захирал нь хэлж байна. Манай бүх топ компаниуд одоо элдв усан гэнэ одоо MCS-с хавлалт бүгд бүх менежерүүд агшин төвчнийхэн менежерүүд бүгдээ энэ сургалтанд сууж байгаа гэж шийдвүлээ VIP-ээр нь ороод гараа. За VIP-ээр нь ороод үзье. Үнэхээр гоё тогтчулжээ. Яг гоо VIP гэхээр мэдээж face to face ганцаарчсан те арай тусгай хөтөлбөр энэ төр бас байдаг бах те. Яг би зүгээр олон жилийн туршлагаас ингээд харахад ялангуяа нэг агшин төвшингийн том компани менежерүүд ч байдаг юм уу? За эсвэл одоо юу гэдгийг олонний танил одоо жүжигчин те дуучч байдаг юм уу? За бүр цаашлаад улс төрчч байдаг юм уу те? Эдгээр чинь бас ингээд нэг жоохон одоо юу гэдэг юм те одоо нэг ингээд нийттэйгээ суугаад яхаар ич зовж байгаа доо биш те. Нэг хүмүүс нөгөө энэ одоо англи хэлгүй байсан юм уу гэд одоо юу гэдэг юм. Тиймэрхүү ярианаас бас яадаг юм шиг байлаа шүү. Энэ хүндээ гэж хэлэхэд бол тийм учраас энэ VIP үйлчлэгээ бол маш зөв. Тэгээд дээрэс нь эн чинь ингэдэг гэж шүү. За одоо жишээлбэл том уурхаад ажиллаж байгаа манай одоо оюутлогоодч байдаг юм уу те одоо хаанч байдаг те одоо манайх том уурхаатай болсон. Тэнд ажиллаж байгаа ялангуяа энэ нөгөө техникийн хэлэх шаард олон улсын одоо тэр том инженерүүдээс ингээд юм суралцж байгаа ийм залуучууд их сурж байгаа гинэ. Тэгээд тэрийг хэлээд одоо ингээд бүр personally technical тал руугаа ингээд сургалт явуулж болох уу гэсэн чи тэр болдог гэж шүү. Тэгээ одоо юу гэдэг одоо инженерийн хэллэг мэлэг гэдэг чинь манитын өдөр тутмын ярьдаг хэллэгээс чинь шал өөр шүү дээ. Тийм учраас тэр тал дээр нь хүртэл ингээд энэ чармд бүр зорилттой хүн болгонд нь тааруулсан тэр програмыг гаргаж өгөөд ингээд хичээлдгээр эдний сургууль хамгийн гоё онцлог байгаа даа. Зүгээр яг надад онцолж байгаа 1-2 юм нь эхлээд эдний цагийн менежмент маш таалагддаг байсан бол одоо энэ хоёр дахь салбар дээр энэ VIP үйлчлэгээ гэдгийг гаргасан нь маш зөв үйлчлэгээ боллоо. За тэгээд яг бас хүүхдүүдэд зориулсан онлайн сургалт тэр нь 13-аас 17 гэлөө бас тийм онлайн шинэ сургалт нээж байгаа юм байна. Тэрийг бас одоо хүүхдүүдэд зориулаад сонирхоод үзээрэй. Тэгээ би зүгээр яг анхны шалгалт өгөхөд надаа энэ чинь нөгөө listening, writing, одоо speaking, одоо өөрийн хэлээр ингээд 3 юм авдаг юм аа. Гэсэн намайг юу айгуу сайн байна гэсэн шүү дээ. Listening айгуу сайн байна гэсэн. Аргач хөөстэй би чинь өглөө машинда BBC сонсоор байгаа тэр талаар арай. Тэгээ одоо би зүгээр яриагаад дэжлүү тэр writing бол би баг 0 байна гэсэн намайг.
Тийм учраас одоо энд нэг сурч нэг жоохон спикингээ сайжруулах хэрэгтэй юм шиг байна. Би тэгж л ойлголоо. Гэтэ заавал надад бол нэг VIP энэ төр авах шаардлагагүй л дээ. Би ч нэг олонтой хүн шүү дээ. VIP сууж байгаа бол энэ гоё кофе мофе хүртэл байгаа юм байна шүү дээ. Энэ аяг маяг нь ямар гоё юм бэ те. Ийм 24 каратын алтан хэмжээртэй кофе унгад бол Do you speak English? Yes, I do. Окей, за. Сонирхол үзээрэй өнөө. Дараа дараагийн влог хүртэл баяртай.